Хайртай ээж дашийн ажиа тулам таньда насны хог тань тохиолдуулан үр хүүхэд ачизээ ах дүү нараас нь өргөн барьж буй сэтгэлийн цагаан хадаг болгон энэхүү уран бүтээлийг өргөн барья. Ижи шүтэмэн үү? Хорвоод цаг хугацаа дэндүү урт хийгээд бас дэндүү богинохон. Хүмүүн заяанд онож төрсөн Ижимэн унаж өссөн газар Баянхонгор аймгийн Богдсум. Тэрэл газар эцэг дээдсийн ураг удам залгаж Ижимэн төрж өссөн юм. Энерлийн цагаан өргөнд илбэрэл хайрлах хүн хувьдсаар гэж төр төмнийхээ төлөө 28 жилийн хөдөлмөр бүтээл сэтгэл зүрхэн зориулсан буйнд буурал миний ижи. Ижимэн нэгэнтээ дурсахдаа би айлын өргөмөл охин. Өргөж авсан аав минь даш Ижимэн цэрэн багам. Тэр хоёр маань бид гурвыг өргөж авсан гэдэг юм. Төрсөн аав дугур гэж байсан. Тэр төрсөн иштэн дашны минь цэрэн багам гэж хүндээ өгөөд тэгээ би Баянговь сумад дашгээ чинь цэвэг доржийн дашгээ чинь айлын охин болсон. Миний аав ээж хоёр өргөмөл аав ээж хоёр нь бол өөрийн гарсан хөөгтгөө учраас миний дээр нэг амаатан айлаас нэг хөө авсан тэрийн сосор урам гэдэг. Тэрний хоёр хүүхэд нь одоо Эрдэнэт сумд сайхан амьдарч яваа. Тэгээ миний ах минь жаахан арамсалтайгаар Баянхонгор бага эмч хийж яваад тэгээд 50 гаруй наслаад арамсалтай нас уртсан зайлвал. Тэгээ би байсан би тэгээд 1960 онд Гүржийн Батүлэг гэдэг хүнтэй айл гэр болж амьдраад 11 хүүхэдтэй бид өгд тэр төргөний жолооч хийж өсөн. Манай нөхөр бол маш их халамжтай. Миний эгч бол одоо ёстой буянтай хүн байлаа хөргөө олон хүүхдээ шавуулсан сайхан. Надад ч түшигтэй. Би бол одоо хүүхдүүдийн буянаар сайхан явж байна. Би жаахан бие муудаад өдөө бас мал угаан дийлхэн байгаад малтай л дагун малтай хүн байсан. Тэгээд мал угаан хүүхдээ тавьдгийн тавиад зараад манай хүү алтан уу гэж миний ганц хүү байдаг. Тэгээ би нэг бас ингээд охинтойгоо нэг охин буянтай иртэл. Миний охин чинь бол одоо миний нэг дүүгийн л хүүхэд. Тэгээд би одоо намайг сайхан авч явна нөхдөд дотор. Би эгчтэй баярлж явт юм уу? Миний эгч ямар нэг төсөв тулгууруулж явах та надад их сайхан явдаг байхгүй. Өөрөө айлын өргүүлсэн тэгэл ерөөсөн бүгдээрээ л орж байгаа л харуулаад байсан байхгүй бид нэр. Тэгээ яг хоёр нь айлын өргүүлсэн байгаа мó манай эгч нэг бас нэг манай ээж бас дүүдээ өргүүлсэн нэг бас эгч төрсөн эгчт нэг энэ төрсөн эгчтэр миний амаа өрхтэй өгтгүүд манай одоо нэг гүгш ах байгаа л ирж чадсангүй зайлгүй би энэ дараа оргоод бас юм жил. Тэгээд бидний би бол эгчтэй энэ дээрээ би бол одоо би юм удаад би бас нэг хагалгаа амгалгаанд ороод энэ жил хэлгийн өвчтэй хагалгаанд энэ өвөлөө ороод яг энэ хүүхдүүдийн хүчинд тэгээд бидний одоо наашаа яг таньдаг мэнтгүүнээр хэрэгэл би ч тэгэл одоо хагалгаанд ороод гараж ирсэн одоо тэгэл өөрөө л дэвлэнтэй тэгэл байж байна та. Тэгээ нэг дурсамж жоохон байхад аав минь одоо нэг хоёр талаар эгнээс суудсан нэг юм 69 ч одоо ямар 69 гэдэг байсан төргний 100 болгонд л аав минь бид нарыг аав ээж хоёр минь урдаа суучаад эгнүүлж хоёр талаар нь суулгачаал богд уул гэж нэг том сайхан хайрхан байдаг манай сумд Баянговь сумд. Тэгээ тэр хайрхныгаа луугаан дээр нь чонж гэдэг нэг гоё газар руу цэцэг алгалсан нэг тийм сайхан нутаг руу аав маань биднийг суулгаад хоёр талаар нь авчаавал тэгээд онцлог таалцуулаад дуулуулаад тэгэл явдаг тийм сайхан хүүхэд нас их дурсамж байсан. Тэгэл тэр ууланда сонгин түгээл бидний чинь уул хад руу мацуулаад зэрлэг сонгин төвлгээл араастайгаа түгээрээгээл ер нь л ингээд бодоход их мундаг хүн байсан юм шиг одоо санагддгийг. Тэгээ спортын хувьд бол өөрөө болохоор зэрэг бүх ард түмний спортикадын алтан мөнгө хүрэл медальтай их тийм хүн байсан л да. Тэгээ бид нар бол ааваараа айгүй их бахархдаг. Одоо миний ээж тэгээ 80 нас хүрчээд өдөө дайны биднэртэйгээ хамт ингэж хагаад бид нарт маш ингээд олдшгүй сайхан юм завшаа аз байгаа гэж би бодож байна. Тэгээд ээжтэй урт удаан наслахыг хүсэн өрөө бидэнтэйгээ ингээд дандаа хамт удаан амьдарч аргаарай гэж хүсье.
Ган тулганы цариг шиг гурамсан сүлжээ энэ орчлонд зангидсан буянтай сайхан буурлууд. Ижим нь бас нэгэнтээ дурсахтаа төрсөн аавынх минь тэр өргөсөн аавынх минь тэр игэл жирийн малчид. Нүүдэлчин Монгол төмний үрс. Би гэдэг хүн чинь нэг ах 9 дүүтэй хүн шүү дээ. Ураг төрлөө мэдэж байх ёстой юм гээд аав минь намайг дагуулад төрсөн аав ах дүүстэй минь уулзуулж учруулна. Одоо ч гэсэн сэтгэл минь багын төрхөөрөө ихч дүүс минь санагддсан юм а. Насны залууд илгэмсэх хийгээд эрхэмсэх гэдгийг үл ойлгож цаг зуурын сэтгэлийн хөөрлөөр санаан зоргоор жаргаж явжтэй. Нас ахиад ирэхээр өөрөө ачизэнараа тойруулж имээ болчход алдаж онохын дэнсэнд сүлэлдэж үлдсэн алдрайнасаа дурсчил суух юм да. Би өөрөө их тэнд ажиллаад эмнэлэгт ажиллаж байгаад эмээ сангийн хүн маш их сайхан юм байна гэдгийг ойлголт авахгүй юу. Тэгээд курс байна явуулах хэд эмнэлгээс явуулна гэхдээ зэрэг би ганцаараа явсан. Тэгээд маш их сайхан мэрэгжил гэж бодож явдیں۔ Хүн ер нь зөв хийж чадах юм бол тэр шиг эмээ сан бол ер нь сайхан шүү дээ. Ороод очиход одоо өнөр танараас өсвөл цэвэр цэмцгэр сайхан мэрэгжилээ эзэмшүүлээ би гэж бодож явдیں۔ Эмээ сан руу орж ирэхдээ зэрэг ажиллаж байсан бүх юм санагддаг байхгүй юу. Энэ эмнүүдийн нэр өөр боллоо ч гэсэн бас өөрийн санаанд их эдгээр одоо бүгд эмнүүд их нүдэн дулаахан их сайхан харагддаг юм да. 10 жил төгсөөд ээж маань одоо энэ мэрэгчлийг чи эзэмшгэсэн. Ээжтэй чи хизээ энэ баярлах болно шүү. Энийг сайхан өгөөчтэй мэрэгжил шүү гэж захаад энэ даалгаврын дагуу бид энэ мэрэгчлийг эзэмшээд маш сайхан энэ ажлаа дасралтгүй хийж 25 жил хийж ажиллаж амьдарч байна. За тэгээд би өөрөө бас өөрийнхөө ардлын хойч залгамжлаа энэ мэрэгчлээ бас бэлтэж байна. За дараагийнх нь бол манай миний төрсөн дүү жаргалч нэг байна. Бас энэ найрагч их баригч мэрэгчлээ. За дараагийн дүү маань Цолгон Зэ гэж өдрийн ээж маань Зэ охин байгаа. Бас барайцлын эмч энэ найрагч мэрэгчлээ болсон. За дараагийн Зэ дүү Бадам гар байна. Аюур зэний манай хоёр дахь ах юм аа дүү охин Бадам гар. Бас энэ найрагч мэрэгчлээ болсон. Одоо надтай хамт ажиллаж байгаа. За дараа манай бас том бэрэгч хоёр дахь ах маань ихнэр Ачил маань бас эмээс нь гоо сайхан зөвлөх мэрэгчлээр ажиллаж байна. За дээрэс нь манай гэрэл мөнх бол туслах ажилтнаар эмээсэнд ажиллаж байгаа. Бид нар бол бүгдээрээ энэ эрүүлэг хамгаалалт байгууллага юу эмээсэнд ажиллах одоо хүсэл зорилготой энэ мэрэгчлэр бүгдээрээ ажиллаж амьдарцгааж байна да. Их сайхан мэрэгчлийн мэрэгчлэр бах гэж явдаг. Ээжийнхээ мэрэгчлэр их сайхан буянтай мэрэгчлэр. Бас л эмнэлгийн байгууллагаар ингээд ажиллаад ирсэн. Тэгээд дотроо ирээд бас өөрөө мэдлгүй л ээжийнхээ араас ороод эмийн сангийн юугаар одоо эмийн сангад одоо хүртэл ингээд ажиллаж байна. Одоо эмнэлгийн байгууллага бол манай гэр бүлийн бол салшгүй холбогдлолтой. Олон хүмүүсүүд эмнэлгийн байгууллагаар яаж байна. Одоо миний охин ч гэсэн үргэлжлүүлэл одоо урд Хятад улсын жилийн хотод их хэмжээ мэрэгчлэр ягаад одоо магистртаа сураад одоо дараа жил төгсөж ирнэ. Тэгээд би бас нэг хүүтэй бас миний хүү бас их засаг их сургуульд суралцаад одоо болохоор онцгой байдалтай ажиллаж байгаа. Ер нь бол надад маш цэвэрхэн тэгээд ер нь хүн ард олныхоо төлөө одоо ингээд ажилдаг гэж утгаараа маш их таалагдж байгаа. Тэгээд эмээдээ маш их хайртай шүү. Та минь урт тусалж удаан жаргаарай одоо. Маш их хайртай шүү л гэж хэлээ да. Ижимийн нэгэнтээ хүмүүн гихч нь нэг л аав ээжтэй байдаг бол би хоёр аав хоёр ээжтэй хайртай гүмж сүлд бурхан нь болж өссөн азтай хүн шүү дээ. Аав минь төр улс төмөн олныхоо төлөө ам биеийн үл хайрлан дайн тулаанд оролцож явсан хүн. Одоо халахын голын түүхийг сонсож зөвлөлтийн дайжтын хөшөөг харахаар халуун залуу насан санагдаж хан хуурын аялгау ихшгэлэхээр хаад дээдсийн дүр аав имийн дүрээр тодрох шиг сэтгэлд нэг л дотно. Ялгуун цэнхэр орчлонг үрсийн инээдээр цалгиасан яруусал хайрын түшиг тэнгэрлэг аав минь.
Цагийн саалтыг давж орчлон хэлсэн Эрдэнэт буурлуудыгаа хайрлан санах энэ учир цэцэгтэд синхэр орчлонд алтан үргийн хэлхийг зангидж цагийн алсад удмын заяаг түшиж явах учиртай юм а. Вен Батбал гэдэг айлын одоо отгон охин ингэж эмгтэй гэр болсон энэ айлын одоо отгон хүргэн байна. Ээжийнх нь 80 насны одоо өргөн нэмдэг сайхан болж байна. Ээжийнхээ уртудаа настаараа эрүүл энх байж биднэрт аз жаргалтай сайхан байх таа гэж үсгээрээ дөө. Би атгах охин инх чимгэн байна. Тэгээд биднийг ингээд сайхан эрүүл саруулын их тонхосгоод ингээд сайхан хүмүүжүүлсэн ээжтэй их баярлаа. Та минь ингээд урт насалж удаан жаргаарай гэж өрөөё. Тэр бүр бас ээжтэй хайртай шүү гэж хэлээ. Тий, хайртай шүү ээжээ тандаа хүүхдүүд чинь бүгдээрээ хайртай шүү. Сайн сайхан юм тохиолдол болгондоо хамгийн түрүүнд таньдаал болох гэж арддаг. Зовлонтой хэцүү үе тохиолдоход хамгийн түрүүнд таньдаал хийж танаар аргадуулахыг хүсдэг шүү хүүхдүүд чинь. Би одоо ингээд манай нөхөр цагдаагийн дэд турандаа салтаа хүн байсан. Цагдаа насаараа 27-8 жил ажилласан. Ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Битэрийн дундаас 3 сайхан хүүхэд гараад одоо юу 5 зээтэй өнөр өтгөө сайхан явж байна. Тэгээ ээжтэй бол урт наслаж удаан жаргаараа гэж хэлдэг да. Найрсаг хөөрхөн ганштай байв. Найзуудтай байдаг гэсэн өөр уцаагүй инээж бол урд насддаг гэсэн Эрдэнэ нам их сургууль Эрхэн баяр тэр гэсэн ээж надад үгүй эмээ надад ингийн цагс эрхэнсэн санаж аваарай гэсэн. За юуны урд ээжийнх нь 80 насны болж байгаад их баяртай байна. Тэгээд одоо тэр олон хүн тохиод байдгүй юм насах. Тэгээд энэ баярыг тэмдэглэж өнөөдөр энэ сайхан баяртай унш тохиож аваад баяртай байна. Ээжтэй маш их хайртай шүү гэж ээжийг үнсье. 80 насныхаа тэмдэглэж байгаа хайртай ээжтэй баярын мэнд хүргэж алс галын Чикаго хотоос бид мэдчилж байна. Инх тунх эрүүл саруул байж уртудаа насалж олон жил үр ач биднийгээ баярлуулж хамт байхын үлзийтэй сайхан явдлыг төвшүүлж байна. За ээжийг минь одоо хүндэтгэн энд цугласан ах トゥ төрөл садан найз нөхөд та дүү нартаа талархаж байгаагаа одоо илэрхийлье. Хайрт эмээдээ 80 насных нь баярын мэндийг хүргээд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн өрөөё. За би Америкийн нэгдсэн улсад ирээд одоогийн байдлаар 16 жил болж байна. 16 жил ээжтэйгээ одоо уулзаагүй. Ээжийн их санаж байна да. Тэгээд удахгүй бид одоо иргэн учрахын сайхан эрүүлэг төвшүүлье. За ээжийнхээ 80 насныг тэмдэглэхээр зориг шулуудаад бид нэр энэ үйл ажиллагааг зохион байгуулад явж байна. 80 насны ойн арга хэмжээ санаачлагч нь манай хамгийн бага эмэгтэйдөө инх чимгийн нөхөр Батсангил энэ бүгдийг зоригжуулж энэ ажлыг санаачилсан дүү Батсангилд маш их баярлалаа. Энэ арга хэмжээнд бүгд итгэх зүтгэлтэй оролцож байгаа бүх ах эгч дүүнэр бүгдээрээ сайтгтай оролцлоо. Дүүнэртээ ах эгч нартаа ялангуяа Батсангилынхаа гэрүүлд маш их баярлалаа. За бид нэр ээжийнхээ 80 насныхнаа тэмдэглэхийн үйл ажиллагаанд зориулаад одоо бүх хүүхдүүд очицээ нэр нь бүгд л одоо итгэх зүтгэлтэй оролцлоо. Тэгээ бид нэр ээжтэй зориулаад одоо бүх ирэх очидтой зориулаад нэг юм урилга бэлдсэн байгаа. За энэ урилган дээр одоо ингээд урьж байгаа бүх хүүхдүүдийнхээ нэрийг бичээд ээжийнхээ зургийг тавиад доор нь одоо бид нэр энэ шүлгэний хэсгээс оруулъя гэж ярилцчихад энэ шүлгийг оруулсан. За энэ яруу найрагч цоодлын холонгийн зөвхөн ижидээ зориулах шүлэг гэдгээс энэ дөрвөн хүртийг авч харуулсан юм а. Зүүнний сөвөгчөөрч багтах он жилийн урсгалд зүгээр л дэргэд минь байж хайрал ижи гэж дуудах болгондоо баярлдаг ижил хитэн хүүхдээ урт насалж хайрлаа гэдэг ийм сайхан шүлгийн хэсгээс харуулсан байгаа. За тэгээд хамгийн гол нь одоо энэ ээжийн үйл ажиллагаанд зориулаад хамгийн их хичээл цэцгэл гаргаж оролцсон би одоо хань Батсангилдээс туйлын их баярлж байна. Мөн бүгдийг одоо ингэж удирдах зохион байгуулж оролцсон их ч одон чимэгтэй маш их баярлалаа гэж хэлье. Бидний энэ явуулсан энэ урилгыг хүлээж аваад хол ойроос одоо ажил төрлөө зохицуулаад
хүрэлцэн ирсэн хамаатан садан ээж им найз нөхөд үр ач бүх хүмүүстэй одоо та бүхэндээ маш их баярлалаа шүү гэж хэлье. Алтан ургийг минь дэвжээсэн, амин заяаг минь цэлмээсэн, ачтай буянтай буурал ижидээ ашид мөнхийн насан заяаг уртсгах өн мөнхийн ерөөл өргөе. Үр хүүхэд ач зэ нарт нь дэндүү хайртай шүү. Ижи шүтэмэн үү? Аавыг минь бат хүлэг гэдэг. 1932 онд Балдангийн Гүржавын 9 хүүхдийн 8 дахь хүү болон төрсөн гэдэг. Ижитэй минь адилхан хүн ардынхаа эрүүлэнхийн төлөө бие сэтгэлээ зориулсан нэгэн. Аав минь хүн эмнэлгийн жолоочоор олон жил ажилласан. Өдөр шөнийг үл ялган яралтай дуудлаганд явчихдаг. Нойр хоолоо омортон хүний төлөө зүтгэдэг байсан юм. Дуудлага ирэхээс өмнө амжиж машин тэргээ өөрөө засчихдаг. Мод төмрөөр янз бүрийн зүйл хийдэг, зураг сэлбэр хийн. Авдар сав гэрийн тавилга хээлж шимэглэн. Ер нь техник сэтгэлгээ сайтай, уран гартай, бурхан ухаантай дархан хүн байсан юм да. Бид нэр 8 жилийн сургууль Баянгов сумын Баянгар аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургуульд 5 хүүхэд сурч байсан. Тэгээд дээр 5 маань тавуулан онд сурдаг гээл тэр үед пианорын үнэн сонин мэнд гараад ингээл би тэгээд 8 жилийн дунд сургуульд 5 хүүхэд сурна гэхлээр бид нар ч нэг олуулааны шинж байх л да. Тэгээ бид нарыг нэгдүгээр ангид ороход аав маань төрөгний жолооч дуудлаганд явах болгондоо бид нар ч уншиж хүчүүлээд сурагчдаг байсан. Тэгэхээр тэр хичээрээр л онц сураад явцсан болоо да гэж би одоо боддөө шүү дээ. Тэр баг дуулан дотор ер нь Баянговь тэр говийн сумууд дотор манай аавын гаргасан зам, аавын явсан зам гэж их олон зам байдимаа. Тэр нутгийн тэр үеийн хүмүүс бол бүгд л мэддэг л дээ. Манай сумын жолооч нараас гадна ойр хавийн сумдын жолооч нар тэр үед их л аймгийн төвөөс хүртэл машин тэргэнд суулгах гэсэн жолооч нар аавыг минь сургалаад ирдэг байлаа. Аав минь ширээний тенс сайн тоглоно. Уйгурч Монгол үсгээр маш сайхан бичнэ. Ном сонин их уншина. Монгол Ардын Явсгалт намын гишүүн депутат хүн байлаа. Аав маань зээрэнцэг бөөрөнцөг шидэлтээр бүх ард түмний спартакиадаас алт мөнгө хүрэл медаль хүртсэн сумын начин хүн байлаа. Уужим сэтгэлтэй ухаантай сайхан аавын минь хүний төлөө гисэн хийж бүтээсэн гэгэн ариун үйлс үр хүүхэд бидний амьдралыг гэрэлтүүлж алс харгүй зам мөрийг гийгүүлж байдаг үлээ. Үрсээ хайрын дээдээр инхрийлж өсгсөн аав минь 62 наснда хорвоог орхиж идүгэ хөх мөнхөд тэнгэрээс үрс биднийхээ заяа буянг тэгшилж байна. Аав минь та сэтгэл зүрхэнд мөнхөд урсагдж санаа бодолд гэрэлтэж байдаг алтан наран билээ. Сайхан аав ээжийнхэн сургаалаар ухаажиж хайраар бүэлэгдэн өссөн болохоор ураг удмын алтан хэлхээнд бид сайн явж сайхан амьдрах учиртай. . 20 он 11 сарын 29-нд 11 сарын 29-нд 2005 оны 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 11 сарын 29-nd 2005 оны 11 сарын 29-nd 2005 оны
байна. Бүхний тэр мэддэг байна. Төрүүлжсэн хүүхдүүд нь төрсөн дөрөг асан гараг эргэшсэн бүхнийг эдгээр зарж шинж үзээ. Энэ ертөнцийн азлын гадуур тэмээ бурхан болж ажтай хоёрын хүүхдүүдэн төрүүлсэн астрологичийн ард ертөнцид амьдралыг илээсэн 80 насны сайн дүүгийг баримтлагж өнөөдрийн өдрийг Урьдчилтэй сайн өдөр хэмээн өөрсдийн цус махны төрлүүд, яс махны найзууд, алс холын зочингийн анд нөхөд хэн нарийн хүндэтгэн байсан тэр бүхнийг орон залж, дуулан бүжиж, нарийн сэнгэл 80 насны найр үсгэсвэ хэмээн эсэм бүхэн чинсэргийн адон тавхаар шүүя чи аян грэм бод сумимогол Монголын сайхан бүсгүй, Монголын сайхан ичи, өрсөн насралт ичи, аж буйноо дэдсэн ажитэнэрийн сайхан нэмэ. Нашин адьядал мухайк, өрхөвдүүдийн хамтар, аян насны, айр цэнгүүдийн хөргөл, боин засва хэмэвэ. Өрдэн боин, өрдэн дэлгэр батга, хорэ, 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 хорэ. Оглооны наршиг өнгөж авха ойлон бадар хотгой хорой энд цугсан голны эрхэм гаяад үсэндээ өрнөн дэлгэж аз жаргал төгөх болтугай хорой эрхэм хүндэтэй шиг аваад энэ сайхнаар үсэх хүндэтгэлийн судал барилгын саатбаг гэж таавхныг мөрөн заяа. Зэ нар хөрөн бүчсэн нардаг сайхны хөргөө зүйн бүтсэн замыг өмсөн гэдээсээ. Оо өндрийн үсээ багтаа сонирсон мөнгөний цааш гэрээсээ боловч болтоо. Айлгэрийн галбахын тийм энэ болсон басан астабайтай өгөөний эцэгтэй болон мишсэн авдрагс үсэдийн чи болон заяасан ажихсан эмээ болон дэвсэн хүн ардынхан рүүлэнгийн төлөө үнсэдгийн авьяасмын дэвсэн ажил хөтөлбөрийн амьд содрон авгаа амьдын 80 жилийн садаг эрхэм боён тайван танда оглооны наш онгийн нэрж өргөн жахааж болон нэрчгийн өцөтэй сайхныг өргөн дэвшүүлж нарийн дуграалтын дохорон дэдли нас буйныг дэдэж өнөөдрийн энэ өдөр бүгдээрээ дурсан иждөрөн амьдралын аз жаргалын дэлгэгээтэй сайхан өдрөөр сэтгэл зүрхэндээ өнгөнд татгалах их найрын ихтэл энэ хөөршвэ хөрцөн ирсэн хүн бүхний алэг зүрхэнд нь эд аз жаргал хүртугай хөрцөн ирсэн айлгэрийн галгалмтанд 80 жилийн аз жаргалын дуулал ойштой хорой хаач гэлээсэн монголчууд уран хуурийнхан аялгүйг дэгштгэж уртын дууныхаа шурамхайг хатааж сэтгэлийн баяслаа гэдэлдэг авгай өвтэй саялтай ард түмний өсөд бид нар тийм ээ миний монголын уртын дуу тэнгэрээс газарт буусан солонгон шиг миний монголын уртын дуу дэртэй алсаас найшан хайсан үнэн туйлс дуулж байх нангаилгууд минь баялаг хэл дуулж суухна бахта уртын сайхан дуу намрын 3 сарын нарийн дууны төрлөг настан бол дээдс юм үлдээж өгсөн соёл хэмээн 80 насны нарийн дуу хоолын дээжийг Монгол ардын алдарт уртын дуу уяхан замбуу төвийн нарангаар ихлэг тэр сайхан гавьяа үеийг дээдсэн гэх уртын дуучин таныг би баяр цэнгэлийн өргөн өрн залж байна. Ah
Монголын өргөө цагаан гэрийн гал болон жимийн цаг гэж байдаг. Монголын өнөр өтгөн ам бүлийн ухаан бодлын жимийн салгуулж байдаг. Тийм ээ. Жаргалын наран дэвсэн өргөө гэрийн хойгоос үрийн зулаа өнөрлөж, өвөн дуйлж, өргөө гэрийн чимэг болсон ажтай буянтай. Ижиг нартаа бүгдээ шин сэтгэлийн халуун баярыг хүргэе. Ашиг сайсан ижиг хамаагүй. Буянтай ижиг. Буянтай мэт. Бахархч байна. Ярьчис эмээ. Баян хумрайг баян гомсомын эвлэг 4 жил сувлэгч 24 жил мэйлэнчрэж бахархал. Биш хүмүүсээ боддоо. Жаргалан энэ хүнсийн түн жаргалан түүний дотор чухам нэгэн жаргалан эрүүлийн жаргалан гэж байна. Энэний төлөө хүч хөдөлмөр аюун ухаан зүрх сэтгэлээр төрүүлсэн олонний Монголын ижиг гэж хэлээд баяр хүргэе. Бахархын юм. Танаас өглөөдаггүй. Танаас ийм ахчуугаагүй хүнийг тоог болгох хэрэггүй цагуурх юм. Тэр болгон хүнд өгөөжсэн таны сэтгэл гэж таны итгэл. Хүн нэг л авж иртэй байдаг би хоёр авж иртэй юм шүү дээ. Аав ээжийн хайр гэдэгт би сайн гэж хайр гэж өстөө гэж бахархаж байсан. Та аав ээжээ бахарх энэ дугаар бүх хүмүүс танаар бахархыг. Энэ Монгол амьдралыг бахархаж юм шүү. Баяр хүргэдэг. Бахархуу. Бахархыг. 25 наснда хүүхдүүдийнхээ аав Батүлэгтэйг амьдж өргөө гэрийн галгалд бадраач би галын бурхан болон заяаж ирж би жаргалын хомит дүрийн дуу айс ичи болж 11 хүүхдийг төрүүлж ирсэн ач буйнаа тамнэ болдгсон бол бүгдээ босоод сөхрөх юмсан энэ сайхан өнөр нутгийн амбулын эзэгтэй тань баяр насны ой баярын зэги дахиад бүгдээ нэг бүрччихөө баяр хүргэе энэ хаймраас гэрч байгаа аян насны гэрч юм шүү. Энэ гэрч бүгдийг зүрхэд түлж байгаа юм шүү. Энэ хаймраас гэрч байгаа аян насны гэрч юм шүү. Энэ нэгэ хүн бүхний сэтгэлийн хайгаа, итгэлийн залгаа болж байгаа юм шүү гэж тань мөргийн бүгдээрээ асчирэн сайнсаа хандмаш гол өсгөрөг би. Энэ өнөөдрийн мэйнстэн нэрсингэлэг нээж бүгайд хүмүүс надад батчимэгтэй гэсэн. Тийм үү? Би андуураа гооц самбай. Тархан тавтай сайхан тусаа, сайхан надад, сайхан найрах гэж байна. Энэ сайхан тооны гомцсон, энэ сайхан бэлэг цай өдөр ээжийн минь насны гадаад энэ хором цугласан та бүгд баярлж байна. Ингээд найр ажиллагаа нэсгэн. Бүгдээ 80 насны баян заяа хүн бүхэн автоа гэснээр өргөд бодгооч харин дэшнэр оо ийм хүнтэй байна бүгдээ 100 хүнтэй байна бүгдээ оо дэшөө дэс юу ч шүү гэж иймээс азгын сайхан болж миний Монголын сайхан байх мөндөр миний Монголын ичээр бүгдээрээ сайхан ичээр миний Монголын ичээр бүгдээрээ буянтай ичээр тэр бүгдийн буянаар өнөөдөр өсөж эндээс та бид нар 80 нас дахин нарыг үсгэж үгээрээ бид бахархыг гэж би таахад хэлсэн. Тэгээд нэг сайхан ёслолыг өрчөө юу гэвэл 80 насны найрын төгсөж байгаа эдгээр шүүсийн хөндөр тэр сайхан баяртай үсэг хэлсэн хүнийг дэм өрчөө. Энэ хоймрын ширээндэр байгаа эдгээр шүүс ирсэн бүсэн сэтгэл бүрэн. Хайраа дэрхэд далай шиг буцаад дэрхэд болог шиг Хойгорон гарсны хоолсон урднураа гарсны ундас өгөөмөр баян үнсийн дүүрэн өглөг авлаггүй өрнөөн байхгүй тийм сайхан төгшмөлийн заяа орш тугай. Савын намын өрөөлийг баян шиг бүх хүмүүс бүртгэх гэсэн өрөөлийг өргөн дэвшүүлээ. Тийм монголчууд бид нар бол эртний сургаалтаа ус бүхний сэтгэлийг нэгүсгэгч бурхан дор мөрөгмөө бурханы сургаалыг түгээгч ном дор мөрөгмөө номын авшигыг түгээгч нам хуург багш нар мөрөгмөө өсвсөн залбирдаг юм арддаг. Хөгтөнгөр үүлэн ярьж шагнадаг, хөгсөн урсгалаансаа сонсдог, миний Монголын аюулгүй төгс дуун амьдралын гүн ухааныг өгүүлдэг болохоор алтан дэлхий нараан даган багтаж иргэд юм а гэсэн. Мөн шагуу ухаан юм шүү. Би найрсан гэлийн хөргөөн Монгол улсын аяачч нэрт туушин алтан зүсэг таныг
өрн залж байна. Наян насны энэ сайхан өгөөмөр буйныг төм олондоо түгээж байгаа ачтай буянтай чи ташиг адиад болонгоо таныг биеийн хандыг дуулах гэж. Тэгээд ижээтэй хам бүх хүүхдүүдийн гарч ирнэ гэж бодож байна. 25 настайдаа энэ хүүхдүүдийн эсрэг батүлэгтэйг хандаж айлгэр болж байна гэж. 25 настай гэж хэдэн жилийн өмнө юм. Тэгмээ 55 жилийн өмнө ганц үе байсан. Өөрийнхөө хайр таньгаа хантайгаа танилцаад таньдаг хосуулжээ. Хоёулах нам байжээ. Энэ хорвоо дээр 20 тоног хоёр багнан дээр өгч хоёр багны дор ассан гадуултанд хоёулаа сууж яж. Өнөөдөр хардаа. Гоё байна уу? Асууж чарч гин үү? Сайхан гэж хүн энэний төлөв амьд. Бүгдээ ижидээс үгдчихгүй.
сэтгэлээрээ сүнжсгөө миний хүүхдүүдээ. Тарайхган сүүлгүй намын хөх тэнгэр. Хоёр улган нурсан мөгшиг мөнгөн цагаан гэрүүл. Хасран бомбайдан норс хөлбрай хөрхөн үрс. Харсан садгалгүй ширтгэн хорвогийн сахны чи. Үлгэрийн дагал Монгол бүсгүй мүзэмж. Үлэмжийн ачтан Монголыг хийн сэтгэл. Өөрсдөө хний мэдэн халахын бовсгүй минь. Овч сэтгэлийн шүтэн хамбуул ичимнэ. Миний насны өдөр ирсэн та бүхэнд баяр хүргэе. Та бүхэнд урт насанд удаан жаргаж бүх юуны сайн сайхан бүгдийг сүрье та бүхэндээ. Баярлалаа. Тэсэхэн бассах мөрштэй. Тааштай асмасч атаастаа гэж баярлалаа. Хэрэг батшиг. Тэсэхэн бассах мөршиг. За ингээд би төр завсарлаа. Энэний дараагийн хэсгүүд бол миний өөрийн ойлгож байгаагаар Баян Хонгор аймгийн богдсон Адиад улсын газар угаасан ус тэр хөдөөнөөс золж ирсэн Баян говьс ирсэн тэр улсуудыг тэр зочдыг тэр бол одоо 80 насны нарийн хамгийн хүндтэй хүмүүс байна. Ягаад гэвэл өмнө гал холондоос ирсэн улсууд ш. За би энэ Батүлэг жолоочийн дөрөв дахин одон ч нэг байна. Тэгээд ээлжийн минь насны 80 насны хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Ээжтэй урт насаж удаан жаргараа бидтэйгээ удаан хамт амьдраарай гэж хүсэн гэрээё. За ичи баяр өвдөгс хөтөнбөр гэж. Ээж тэндээ сүгэн үгүй амстай. Ээж тэндээ хормойхон ирсэн залбирыг. Ичи бидний тгий сүрүүдээс одоо өөр хүмүүс гарч ирсэн. Ичи хан тгөө сүр. Миний нэг чимэг энэ Батүлэг бай. Адиад олон отхон ог. Миний батсан гэж би отхон хүргэн байна. Ингээ ээжийнхаа 80 насны од дөрвөлж хүндэтгэл хийж урд удаан насаж ижил олон хүүхдүүдэд ижил хүүхдүүд ижил олон хүүхдүүдэд урд тусаа насаж хариж гэж ээжтэй хүндэтгэл үзүүлье. Тэр хоёрын маш хараад гисэн. Үе хараа отхон охин хоёр хүн айгүй хөөрхөн биш. Айгүй хөөрхөн мань отхон гэсэн зүгээр хайр өштэй байта. Ямар гоё юм бэ? Нэр гоё байж дээ. За ичид хүндэтгэл үзүүлээ. Гоё юм дээ. Тэр отхон ингээ хийсэн чинь амьдрал хэлээс ахиж. Оо манай бүгд байж хүүхдүүд яг тараагүй байсан. Тараад яваагүй байсан тийм ээ. Хөөж болохгүй шүү дээ. Тэр байж гараас. Тэр байж гараа. За эднийг нэг аваад ийш тавиад авах гэдэг энэ завтай. Эшин аваад явуулсан шүү дээ. За. За дараа нь юм байна уу?
аваад бид өөртөө аваад тийш тавиад байна. За. Би найдын надад хөтөн жаргалч нүггүй. Тэгээ ээжигээ өшөө олон жил одоо наслаарай гэж хэлсэн юм. За юу вэ? Анаа хоёр хүүхдээ хаав дэж наа. Үндэстэй болгон салбарт болдог тийм ээ. Үндэстэй болгон хийдэг гэж. Бүгдийн гэдэг болчихсон. Энэ яг л хитэн үе дэмжиж байна. Тэгэхээр байна. За. Заби айдээ өгөөд дамжчихгүй. Би өөрсдөө бүжээж авч энэ гэсэн таавд өгөх байлаа. Ингээд ээжтэй. Энийг аваараа хөвчтэй. Стоган жараарэ. Угаас битэндээ буюу зайгаан хайдараа гэж өрөөгөө энд таны одоо төрж өссөн богдуудын зургийг хэрэгжиж байна. Би энэ нь өөрийнхөө хүү авч ирсэн. Богдуудын зураг. За. Яагаад түүний унсан газар бас ус гэж одоо тийм унсан газар бас ус ээж нь гэсэн юм байна. Уул эцэг нь тийм ээ уул хайрхан эцэг нь усаар шаамд чимэн хав өргөн зэрэг түүхэн болж ийм сайхан боётой гэж ижи сэтгэл утга сэтгэл хоёрыг эзэж одоо салгаж болтгоо гэж ийм байдаг байна. 중국에 누구는 안 거기 좀 많이 ээл지도 없이 맛있게 해줘. 이게 한개 혼자도 공부하고 와 이게. 자왜 함가스 할때 함가스 할때 왠지 ингэж настолж байгаа ш. Үр хүүхдүүд нь хичнээн хайрлаж итгэж өсөж ирдэг тэдэж нэг болохоос байна. Тэдэж нэг өгөөмөр баян сэтгэлтэй байгаа. Тэдэж нэг агуу цараатай болж байгаа ш. Энэ бол бас хүүхдүүдийн баян заяа. Манай манайс бид хайрцаатаа хотоос дараад ирсэн. Оо ямар. Тэгээд бүрээжгээ ийм сайхан баяртай ачиг хэрэгж бачахгүй юм гэж. Жаахан ч гэсэн одоо яг хатар үзүүл яг англи улстойгоо уйлж байна бид. Англи улсын Лондон хотод тэрийг урьж байна. Урьдаа байд ирсэн. Өөрсдөө ажиллаж амьдарч байгаа тийм Лондон хотод урьж байна. ертөнцийн нөгөө зэгт байдаг шүү дээ. Тэгмээ бидний одоо бараг хэлж болохгүй шахуу байсан бас очиж болохгүй шахуу байсан бас нэг юм байсан. Тэр ертөнцийн агуу Гамлетийг үзсэн. Агуу Шекспирийг үзсэн. За энэ тэрнээ ачиж намайг энэ сайхан байж байгаа ээжтэй болон та бүхэндээ бүгд баярлалаа гэсэн үг. Би ээжигээ юунаас чимэгтэй асуу байгаа гэж. Тэгээд өөр хүүхдүүд хөнгөн ачтай нэртэй байсан байгаа. Ачтай. Нэг үгээр хэлхийн аргагүй гэдэг байдаг. Энэ юм байдаг. Ийм юм байдаг. Би бол үгийн бодлого 40 жил гэсэн. Үгээр хэлж болохгүй байдгүй гэж боддог байсан. Байг. Үгээр илэрхийлэх гээд хүрдэггүй тийм агуу хайр, эмээл хүмүүн заяа байдаг байна. Биширч ухаас нь арга байдгүй юм. Чимээгүй бишрээд явбал тэр зам руу ордог. Тиймээс юм заяа байдаг. За одоо за хэмээх болж за. За би хурцгийн Батболгийн төвшин чимэг гэдэг намайг би Батболгийн юустгүй байна. Тэгээд энэ цагаа гаргаж хурцсан гэсэн таавд баярлалаа илэрхийлье. Ээжтэй болтностой гэрээ. Би бүсэн таавд гэдэг хайртай шүү. Тийм хайр шиг хүний үрийг хайрлаж чадна гэдэг бол ичи сая юм ба. Мадуур энэс дөө ачилж байгаа. Энэ сайхан бахархтай баяртай. Монгол айлгэрийг Монгол санчлыг Монгол дээдсийн үлдээсэн хүү юм шиг. Монгол дээдсийн дээд тэнгэрт байгаа тэр агуу дээд үеийн
бүгд эцсийн бидэнд үлдээсэн юм да. Раасан байцгаана. Би энэ сайхан өнөр өтгөн айлын отхон хүн төгсч юм байна. Тэгээ ээжтэй урд ус наслаж удаан зарж сайхан бүгдийг өсөё ёо. Хайртай шүү ээжтэй. Баярлалаа. Бүгдээ сайн байцгаана. Би энэ төгсчмгийг нэг санахгүй гэж байна. Ээжтэй хайртай шүү та минь уртулаар наслах байгаа гэж хэлсэн юм. Баярлалаа. Ерөөлөш. Ичээсээ явуулсан. Алгхан хорвоод хүн дахин төрдөг бол үрээ мэндэлгэд ээж минь та дахин төрөөрөө. Их үрийн инэрт дууга ижээ минь та дахин айлаараа. Нарлэгхэн хорвоод хүн дахин залуучдаг бол хүүгээ өсгөхдөө ээж минь та дахин залуужаараа. Хүүтэйгээ эргэлэн тоглохдоо биш ээж хүч дэлхийг баясган ижээ минь та залуужиж урт наслаараа хэмээх сайхан дог хүүхдүүдэд нь дуулж сэтгэлийн хүч болгон өргөн байж байна. Аллагхан хорвоод үндэхэн төрдөгсөн бол үрээ мэндэлгээд ээж минь та дахин төрөөрөө. Хүн дахин замдууждаг бод хүүгээ өсгөхдөө ээж минь та дахин залуужаарай. Хүүтэйгээ эргэлэн тоглохдоо ээж минь та ширээшрээд очоод өөр өөрсдөө хонлоо. Энэ бүх зочдтой очоод бүр баярлалаа гэж хэлээ тийм ээ. Ээж юм бидний хүндлээс баярлалаа гэж хэлээ. Бүх хүмүүстээ ундгад болгох уу? Сая содон чимэгч намайг байж гараа. Хоёулаа хамтраад би нөгөө хин эмээж нөгөө эмээ санч юм байна. Тэгээ яг одоо содон чимэгчд эмээ санчаа өвлүүлж үлдээсэн охин нь одоо содон чимэгч юм байна. Ингээд хоёулаа би ээжийнхээ чигсний сайхан дуугаар хариулмаар байна. Ингээд надад ихийн сэтгэл гэдэг сайхан дуу дуулж өгөөч. Хамтран дуулъя хоёулаа гэсэн.
ядуу маавсан газар угаас усыг төлөөлж ирсэн. Тэр төлөөллийнх хаваа байна уу? Миний өвөгийн хоёр дахь ачаалсан гэшний хаан хоёр зүйлийг олцоод баярлалаа байна. За энэ хүн их хөвгтөөсөн рүү гисэн. Засан юм дөрөвгөөж хоёр дахь. За тэгээд залингийн цаашаа бүтээгдэхүүн хөндөд дэвшин хөндөд их хөвгтөө ардсан дөрөвгөө ингэ уцуулж байсан миний өвөө. Ардсан юм дөрөвгөө ирж байна. Энэ өвөө энэ төгтөгийн дасгай сайжи өргөмөлөө хүслэгч явсан миний. Ингээд тэр хүн 10 хэдэн сайхан хүүхдийг өсгөж ойлгуулсан. Хөлжийн хөлгөө жүнтэй суугаад тийм хүмүүс хөлжийн хөлгөө чимд хайц гэнэ юм чотрох. Чимгүй сайхан хүн байсан. Мэрэгүү хантай олон хаан сэтгэл сайтай. Эсвэлс гоё. Эсвэлс ийм сайхан хүний үсэж байгаа маань нэг. За ингээд тэр олон зүгтсэн дөрөвдөгтэй нэгчтэй алсын сайн сайхан бүхнийг өсөж сайн сайхан бүхнийг өсгөё. Өсөх тань бас амжилт хүсье. За би энэ атайхан гэж хүний урд чухал гэж юм байна. Манай ичиг нэрвүү гэж байсан. Манайх ихэсэн дөрүлээ. Би өнөр өрөвтөйхөө төлөж ирсэн. Одоо тэр 80 насныхаа тэмдэглэж байгаа их ажиадламда урт насаж удаан жарах хэрэг өрөөё. За би энэ богдсмаас өрөвчийн ирсэн ажиадламгоо отгооргон байна. Манай өр хүүхдүүдийн хамт ирсэн. Тэгээд энийг одоо гарын хэлсэн юм яа. Асуу амбул дотроо нэг бэрчээ. За баярлалаа сосон. Баярлалаа сосон байна. Баярлалаа дотроо ажижсэн гэдэг байна шүү дээ. Сумын төрөлж сольж яхад эмээс чирэгсэн. Харин эмээс чирэгсэн. Гол хэлбэр ажилладаг байгаа. Бараг чихэн жил баярлалаа байсан. Тэг бас надад энэ найрах юм хэлж мэдээлжсэн та баярлалаас төлөөлөл томдчихсан асуудал төлөөлөлд ирсэн гэж. Тэгээд баярлалаас асуудал арчилсан гэж байна. За арчилж байна. Тэрэн дотор сайхан телевиз сайхан наагүй. Наад сайхан болж байна одоо. За баярлалаа. Энэ учраас одоо би сайхан дүү болсон, ихч болсон одоо энэний сайхан баяр болж байгаа нь маш их баяр. Цаашдаа урт насанд удаанжаа сайн гэж ширөө хоноо. Тонтонта.
хэлсэн байсан дээ. Тэгвэл ингээд энэ чанаа үр хөвгөд аж холцлоо сайн сайн Санаа та бүхтэйгээ энэ өдрийн бүгднгийнх нь хаан амар хатан мэндийг айлтган мэдчихье. Тэгээд бид нэр одоо энэ адиадалан буурлынхаа одоо төрсөндөө даваа хэмжиж хүн байсан. Тэр хүний одоо өөрөө хөгөөд ачтын гэр өнөөдөр ингэж хүрэлцээ яриад байна. За миний энэ зогсож байгаа хүн бол энэ даваа хэмжиж хүний хүргэн халзан гэж хүн байна. За энэ зогсож байгаа гэж маань болохоор энэ даваа хэмжиж хүний хамгийн том охин Батүлэг гэж маань байна. За энэ зогсож байгаа хүн болохоор зэрэг хамгийн отхон хүү Баттүр ахмаар байна. Байгаалагч маань бас төрсөөлтүүд нь. За энэ манай Батүлэгч маань том охин нь байна. Хүүхэд нь байна. Манай ээж энэ Бүжитмаа гэж юм байна. За манай байгаалагч маань хүүхдүүд нь манай хөргнүүд ингээд бүгдээрээ хүрэлцэн ирсэн байж байна. Тэгэд ямар ч байсан үлзий буян дэлгэрсэн энэ сайхан өдөр одоо насныхаа нарийг хийж байгаа дэлгэн бороодаа бид бүгдийн зүгээс энэ хаваагийн хамгийн сайхан мөхнийг өсөн өрөө. Тэгээд дүү даваагийнх нь одоо өрөө өгөөд акцентраас бүгдээр ингээс танайгаа одоо уртнасаж удаан жарахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.
За энэ дүүрэн буурлахаар одоо энэ наах зэгч байгаа. Эдгээр одоо төсөө ихлүүлсэн хүүхдүүдээ намайг болбоод хэрэгэдэг. За тэгээд ихтэй урт наслаар 100 наслаараа 650 тулаараа гэж өрөөё. Адилхан мөрчтэй урт удаанаас аж өрөвдмаа томдоо үргэлж үлгэж шээж сургаалаа хайрлаж болон урт удаанаас аж бид бүхэндээ одоо 100 настай сургаалаа хайрлаж боловсроо гэж өрөөё. За адилхан мөрчтэй урт настай удаан жил олон жил бидэнтэйгээ самбарч харагдаж 100 нас наслаараа гэж өрөөё. За бид нар байрны хамгаалал 11:34 байрны хамгаалал байна. За ингээд эцэгсэн гоогоороо ертөнцийг ийгүүлсэн үрийн мөнгөөр буурлаар арчилсан сэрээсэн үйлс бүтээлээр бүгднийг манлайсан үлэмжийн чанар бүсгүй өндөр насныхаа ойд өндөр насны биднэр уурсан баярлалаа. Эхнэрээ энэ хамгаалал бүрдээр төвшин амгалан сайхан амьдраарай гэж. Анхаараарай. Бурхантын хүндэгээс ярьж байна. Монголын радио телевизийн явуулын станц Дархан хотод байрлаж байна. Дархан хотын Дархан зочдлын ресторанаас Баян хонгор аймгийн богдсны харьяат Монгол улсын хүний совилогч минь ажилтан Хангалтын гэрүүлийн тэн төлөө залуу сайхан нас авьяас билгэн зориулж байгаа зориулах хөвтэй төрсэн ашийн дэд болгон
80 наснаас бид шууд нэвтрүүлгээ дамжин. За Монголын ард түмэн одоо бид өхөн бол ганцхан хүсэн хүлээж яадаг дуу хоолой бол энэ хүний анхаараарай төв зингэд хүрээлэнгээс ярьж байна. Энэ дуу хоолой одоо болно надаас илүү дуурчлаа шээ. Тэгээ энийг сонсох гэж энийг ах トゥ устай таавнаас сонсох гэж ирсэн иххэн гавьяатай байлаа. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Жамины Атбаяр. цэцгийн тааснаас хэртэнгээд зүйдээ маннаж өссөсөн болохоор цэнгийн сүдрээс сэвтэнгээд зүрхэндээ нууж торнолсон гэр бүл баярлалаа гэж хүсэж байна бидний зүгээс. За их чигээ бацлаглаа урьж бид бүгд ээжтэйгээ бид эдгээр баярлалаа илэрхийлээд энэ бидний гардуулъя. Бид бүгдийг оюутны ширээнээс гарan юугаач мэдгүй жаахан хүүхдүүд байхад амьдралын их замд хөдлөн үргэлж тусал дэмжиж, үнтэй сургаалаа хайрлаж, бидэнд ээж чимэн байдаг содон чимэг захирал болон ачил ичтэй маш их баярлдаг шүү. Ийм сайхан хүүхэд төрүүлж өсгсөн Адиа дулан эмээдээ маш их баярлалаа. Та 11 сайхан хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн ч яг таны энэ хүмүүжлэр өчичнөн аавын хүүхэд хүмүүжж байгаа шүү. Ингээд энэ сайхан буянта буралдаа эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн яваарай. Хэрвээ хүмүүс цэцэг хингээр хэлтарээ хинцгэн За өнөөдөр 89 хоо гэж байгаа ээж минь энэ хорон цугласан зочдтой ах トゥ устай хамраг садан ах トゥ найз нөхдөд хүндэтгэл илэрхийлье гэж гарын бэлэг гардуулъя гэж ингэж байгаамаа. Тэгээ ээжээ урьж байна. Сивэлэгдэхтэй байхад мэн дууны сайхан эгшэрэ ивдэг зөөлөн бүвэдэсэ миний ээж сайхан ээжи мяндас зөөлөн уян ээжи ах トゥ ус төрөлс дан зориулж энэ сайхан мэдээний дээр тоорт 5 ноход тоортыг ээлжтэй зориулсан юм аа. Тэгээ ээж одоо хоёр хүүхдтэйгээ хурц энэ ах トゥ устэй хүртээж өгье гэж бодож байна. Яа, төгсөө сараа ээж ээжтэй зориулж байгаа.
Ихэн ачиг харин чадсан. Ээж аагаа мөрөөр үнэхээр бодсараа. Тэгээд хамгийн гол
Ээжимнээр дээж болж, эгчимнээр дээж болж явдаг. Миний хэлсэн дүүнээр төрсөн ахыгаан гэж бодож явдаг намайг. Би үүнд их баярлж явдаг шүү миний. Бид нэг хүнтэй дандаа ингэж орцаараа хийж явдаг юм одоо. Ахын Маш баярлалаа. Маш гоё ажиллаж ирсэн байна. Маш гоё боллоо. За баярлалаа. Тийм. Маш их баярлалаа. Миний өвгдөө. За миний ах. Миний ах ч одоо баг биднийг одоо ингэ мэдж байгаа тийм. Баг ерөөсөө аав минь оронд бидний ч одоо тийг канаа гэхэлтэй эсэрхтэй гэж яг заа суугаж явсан. Үн чи миний муу Шархаа манай хуршаар гэвэл зөв хэрэггүй цаашаач тийм ээ. Ерөөсөө чаа тавь шүү дээ тэр шиг. Харин руу нэг ажилласан байгаа манай хоёр. Заавар гэсэн. Тийм байж. Нэг юм шиг болчихсон шүү дээ. Нэг гэр үс. Тэр амьсгалыг одоо бидний нэг ч. За тавьлаа. Ийм их сайхан. За дүүн шиг цаашаа гад. Ингээ ээж минь насны сайдрал үзүүлсэн. Жирэ шашаад идрэж авах шиг байсан шүү. Хот нөгөө төрдөөс шинааштай цагнаа. Оо баярх шиг. Араа тийм шиг гэж үссэн юм. Тийм байсан чи бид мэдээсээ яа. Үчи ингээд уурман төгссөн юм бас гэж хэлдэг шүү дээ. Манай баярч студиолсон гэдэг juste гялцсан юм шүү. Оо шарахч сайхад инээс нь өндөр хамаатай сайхан тий ноён нуруутай сайхан буянтай гэсэн. Яг одоо хуршууд авч байгаа юм шиг яг тестэгдэл төрж шүү дээ өнөөдөр. Үгүй 10 сая хуршууд ингээд тэгээд бараг л да. Тий харин сайн ах トゥ гаас илүү байгаа байхгүй тий 10 жилийн хуршууд. Адайсан өчтөрөө нэг хоёргүй хэрнээ нэг хоолгүй ах トゥ гэж хайр. Яг цусмах. Тийм шүү дээ. Тэрийг одоо яг ямар хаамаа гэж хэлж байна. Яг манай одоо ахын ихнээс шахсан намбаг гэдэг энэ дээд амтан өчтөрөө бүсгүй багчсан байсан ч гэсэн. Нэг нэг ороод дайдсан гэсэн. Тэр яг Асмахна гэж хаалгасан байгаа. Яг зовлон байгуулсан сайхан. Сайхан шүү дээ. За мэн үү. сайхан. За. Бийса. Оо сайхан. Би чинь түрүү энэ сайхан талаа хараад байдаг бараг. Одоо сайхан ингэ уулзж байна да махтаа. Хөргөө хөөе. Шин хөргөө ч та. Хөргөө. За ингэ ээж минь насны үед бидний нэг бид бүхний хүнтэй энэ тайлбар хийсэн муу ахтай ястай хөрсөн. Маш их баярлалаа. Би таван шүүхтэй сумын хоёр тэгэн цаахан тий. Оца. Тий энэ явтанда ихчи хүнтгэж явдаг. Юурш ондоо тийм хатан тасаа тийм хүнтгэх тийм бол байхгүй. Нээж хэлмээр. Тэн орны хамгийн настай манай хамгийн шиг байна. Ихтэй би ихтэй хүнтэй. Ястаа яг байна. Өөр чи намайг яг тийм л гэж боддог явдаг ба би тийм л гэж бодож явдаг. Сарвчлах ичидэн маргаш хөвчин ачны гэдгийг шавуулгана. Ойрдэндэт нинжисэтгэлдэ монголча очролда тайкэрч одоо амгалан сононта сансанга таныга хүн сансаа сарна одотта Тэнгэрээс шүтэн гойч цагийн мортыг товч
товчлон нисч дандаа ирлээ би. Тэсгэн хүйтэн шин сэтгэлийн чиндүүлэхэд Тэнгэрээс хүүгээ ирүүлхийг гуйсан уу ээжээ Хоног талсан ихийн сэтгэлийн холоос гэрэлтэх од дэнгэл бааж хуурахгүй Сураг чимээсэн ээжидэн сарын ихэнд очно гэдгийг шогоодоо Тэнгэрээс шүтэн цагийн мөртөд товчлон нисч дандаа ирлээ би. Бүх автобустаа зориулсан хүндэтгэлийн ёсны муудлага хийх гэж байна. За манай хэд сайхан байна уу? Сайхан байна. Сайхан байна. Бид сайхан байна. Санжээ байна.